Дөдөө. Наашра. Би одоо дөдөөгөөс нэг юм гуухж байгаа. Тэгээд өөрхөн мөрөөдлөг бас биелүүлэх гэдэг байгаа юм байна. За, юу байна хандаа? Ойлаа машин дээр чивч. Тэгээ ахнаас чанаас ганц гуйлт байна. За ямар. За, ахын дүүгээс нь ганц гуйлт байна. Дөдөө. За, яаж юм хаа. Хайх мөрөөдлөг биелүүлээд өччих. Юу яхаа. Би чадах юм болоо да. За, ер нь би ингээд нэг Car Expo одоо симулятор дээр шүү дээ. NGR 86 гэдэг машинаар ингээд нэг Car Expo тоглоом шүү дээ. Тоглодог байхгүй юу? Симулятор дээр болохоор бас явдаг байхгүй юу? Тэгээ өвлийн болохоор яг нэг Ice Drift-д орж исэн. Тэгээ би одоо өнөөдөр бас хобби түүний блогт орж байгаа дүүгийн маань машин болохоор миний яагаад тэгвэл нэгдүгээрт гой мөрөөдлийн машин. Хоёрдугаарт миний бас харах дуртай машин. Ер нь хамгийн дуртай машин гэж хэлж болно. Тэгэхээр асфальтан дээр бол нэг хөвж үзээгүй үнэн л. Гэхдээ яг ийм мөрөөдлийнхаа машинаар зүгээр нэг энэ 63-ын зам дээр нэг шарваад үзэж идэх үү. Тийм боломж байгаа юм. Тэгэл тахаа. Тий. Анх удаа би шарвах байгаа штэ зүгээр өстэй. Гайгүй хөө. Асфальтан дээр. Мөсөн дээр бол ахнаа зөндөө шарвж ирсэн заяа. Тийм та мэдэн ш тахаа. Юун дээр бол одоо яг асфальтан дээр бол би өөрийгөө хэрхэн явахыг яаж явахыг бол мэдэхгүй байна. Тэгэхээр чи зөвшөөрж байгаа бол ах нь 63-ын зам дээр ганцхан дөрөг яваад үзэж идэх үү. Гайгүй хөө. Уусаа. За их өдрөдөх юм ба. Баярлалаа. За. Миний мөрөөдлөг биелүүлж өгч байгаа. За болгоомжтой. За. Чи одоо юу вэ? Арааны юу вэ? За явтаж мөрөөдлөө биелүүлээд GR86 гэдэг машинаар зүгээр тоглоом дээр тоглож ирсэн. Одоо зүгээр амьдрал дээр бас нэг яваад үзье тэгээд. За тэгээд хобби түүний влог маань эхэлж байна. Тэгээд сонирхолтойгоор эхлүүлэе гэдэг үүднээс бас дүүгийнхаа машиныг бас унж үзэж чинь. Хоёрдугаарт бас өөрийнхөө мөрөөдлөг бас биелүүлж байгаа. Баяртай байна. Тэгээ наав хэрхэн явахыг бүгд хамтаа харцгаая. Төхөө. За тийм. За. Окей. Амжилт. За амжилт. Надад амжилт хийдэг бас тийм. За. Ямар эвгүй юм бэ? Ингээд бүр ийм доошоо орчд юм биш тий. Харин тийм. Айгуу намхан. Тийм байна. Хамран чарагсан. Ер нь яг энэ машин анх удаа хөдөлгөж болохоор дасгад айгу хэцүү байна. Тийм. Та эхлээд нэг жоо яваад үзэхгүй юу бас тий. Жоо за каск чинь надад таарах болов. Таарах уу? Айгуу. За каск явсан каск өмсөж шарахгүй бол болохгүй. Тийм. Аюулгүй байдлаар нэгдүгээр хамгийн чухал. Энд чинь тэгээд энэ олон гаавчууд юу юуныг аавч. За энийг юусоо хэдүүлээ тоодохгүй дэлгэрэнгүй танилцуулъя. Тэгээд би яг одоо нэг та нарт шарвж үзүүлье заяа. Анх удаа тэгсэн мөртлөөрөө мөрөөдлийнхэн машинаар тэгээд асфальтан дээр өвлөөс өөрөө шал өөрөө. Ер нь тэр нь жоох хурдтай. Тэрнээс өөр юм байхгүй тааж. Таныг бол ялж чадчих гэж бодчих. Чадчих гэж байна. Заахан машинтаа тасаад. Яаж асаах вэ? Машин за. За би тань тасаад. О конс ангуу шууд унтах юм уу? Гүү. Аранд байна тий. Ард шүү. Одоо араг. За явлаа манайхаа. За машинтай авах. Та биш тийм авч. Агатхоо. За опа. Та тэгээ яваад үзтээ хаа. За амжилт. Hobby Tuning Vlog-ийн спонсор Top Gun Drilling. Hobby Tuning Vlog-ийн спонсор Америкийн Lucas брендийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч Lucas Oil Mongolia.
Хей, за сайн байцгаана уу? Та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Влогер бэлгүүн байна. За, хобби түүнийг влогийн маань 36 дахь дугаар та бүхэндээ хүргэж байна. За, хэсэггүй хугацаанд хобби түүнийг влог маань завсарласан байсан бол энэ удаад он залуу, за тэр дундаа Монгол цор ганц байгаа GR86 машинаар эхэлж байгаадаа миний хувьд баяртай байна. А тэгээ дээрээс нь би сая бас дүүгээсээ мөрөөдлөө биелүүлмээр байна гээд гуйсан чайн гож зөвшөөрөөд тэгээд бас ганц удаа мөрөөдлөө биелүүлж үзлээ. Тэгээд дүүдээ маш их баярлсан шүү. За тэгээд мөн бас энэхүү влогийн маань бас урилгыг хүлээн авч контент маань оролцож байгаа. Дүүдээ маш их баярлалаа. За урьж уралцуулсан багтаа бас баярлалаа. За дөлгөө маань өөрийгөө нэг товчхон танилцуулж үзэгчтэй. За би Монголын мэргэжлийн автомашины холбооны харьяа Black Team клубын тамирчин бүрэг тогтхоо багтаа дөлгөө маань. Тэгээд мэдээж спонсороор манай ах буюу Top 100 Drilling явж байгаа. Мэдээж бас энэхүү контентыг хүргэхэд бас гүн тусалцаа үзүүлж байгаа компаниуд гэх юм бол мэдээж Top 100 Drilling, за мөн бас Lucas Oil гэдэг тус маань байгаа. За Lucas Oil бол мэдээж машины зүрхэн болсон хөдөлгүүрт бол хамгийн чанартай тосыг хэрэглэж явах хэрэгтэй. За миний хувьд бол маш олон жил Lucas-ын тосыг хэрэглэж байгаа. Тэр утгаараа ч гэсэн бас Lucas Oil-тойгоо хамтран ажилласандаа бас таатай байна. За тэгээд GR86 Монголд бол ерөнхийдөө цор ганцхан байгаа. За энэ машины стокороо дан стокороо байдаг үнэлгээнд ч бас чамгүй үнэтэй машин. Тэгвэл энэ машиныг одоо яг стокоос нь бүр яг дрифт машин болгоход за яг сток үн дээрээс дахиад хит хитэн үн нэмсэн хэмжээний өртгөөр ерөөхдөө энэ хүн машин бий болдог байгаа. Тэгэхээр зөвхөн маань өөрөө ерөөхдөө техник сэтгэлгээтэй инженер хүн те давхраас өөрөө компьютероо бишдэг, машиндаа өөрөө тунинга хийждэг, юм авьяастай учраас та бүхэндээ яг машина нэгдүгээр дэлгэрэнгүй танилцуулна. Хэдүүлээ яг дараачийн хэсэг дээр яг одоо энэ машиныг юу хийгдсэн бэ гэдгийг хэдүүлээ хамтдаа байцаах болно. За тэгэхээр гадна энэ спорт төлгөөн хэдэн оноос хойш ерөнхийдөө оролцов. Яагаад энэ спорт руу ингэж их татагдах болов? Өнөөдөр мэргэжлийн мэргэжлийн тамирчин болсон байгаа шүү дээ. Мэргэжлийн английн тамирчин болсон байгаа. Мэдээж мэргэжлийн английн тамирчин болно гэдэг бол сонирхчдын англиас хэд удаа төрүүлж иж мэргэжлийн англи руу ордог байгаа. Тэгэхээр өөрөөх нь бас түүхэс нэг товч хайралтай. За би анх бүр яг хэдэн оны би бас санахгүй байна л да. Тэгтээ нэг UB баласаас ахуулаад ер нь үзэж ирсэн. Ер нь одоо дээр байгаа ах нарыгаа ч юм уу бүгдийг ер нь харж үзэж өссөн. Тий. Тэгээд тэрийг бодмол нэг 2012 болов гэж бодоод байдیں۔ За. Тийм. Багасаа угаасаа айгүй машин хоббитэй. Аав ээж ах ихчийнхаа машиныг олгаалж айгүй хондог байсан тий. Тэгээд бид ч бас олоолаа гэж боддог байсан юм аа. Тэгээ ер нь айгүй машин сонирхолтой байжгаад дрифт ер нь ийм гоё юм байна, нэг тийм ээ, тэг тийм ээ гэд сонирхож үзэж явсаар байгаад хамгийн их машин авсан гэвэл 2017 онд авчихсан. Тий. Анхны машин ямар машин? Mark 2. Юу ингийн үү? Тийм зүгээр ингийн. GZ. Ultra V авчихсан автомат. Тэгээ анх авчаад ерөнхийдөө нэг V унж байгаа хүмүүсийн нөгөө анхны юу гэдэг чинь нөгөө нэг машинаасаа буухгүй мэдрэмж тэгэл нөгөө стандарт цагаан орхоо нарилаагүй гэдэг шиг л явж идэг гэсэн юм. Өдөр болгоно алтарч амар гоё те бүх юм баг болоо бүрдсэн. Ингээд айгүй гоё санагдчихсан. Тэгээд тэр машин ч бас айгүй түүхтэй машин. Ер нь яг энэ дрифтийн спорт хөл тавиад ингээд бүх юмыг ойлгуулж сурахад амар том юм болсон гэх юм уу? Тийм. Тэгтээ тэр машинаар ер нь шарвж үзээгүй гэсэн үг. Нэг тэмцээнд орсон. Тийм үү? Тийм, нэг тэмцээнд орсон. Тэр тэмцээндээ топ 8 хүртэл авсан баха. Монгол 63 хамгийн анх байгуулагдаад хамгийн анхны STS-ийн цуврал байсан баха. Бид хэлсэн чинь. Энэ замууд бетонтой байдаг байсан. Тэгээд STS-ийн цувралтай манай найзууд дэше орчихсон. Би болохоор 8-аас 8-д ороод тэгээд тасагдчихсан. Мэргэжлийн английн тамирчин хэд онд боллоо? 23 оноос. 23 оны эхний тэмцээнээс ахуулаад мэргэжлийн англи. 22 онд STS-тэй байсан. Сонирхчдын англиас яг мэргэжлийн англи руу орсон одоо анхны тэмцээний мэдрэмжүүд хэрвээсэн юм. Ялгаа ер нь хэр гардаг вэ? Ер нь бол амар өндөрлөл юм байлээ. Яг нөгөө нэг би STS-тэй нөгөө нэг усын авраг болоод тэгээд нөгөө нэг дараачихаа шатуу MDS-тэй орж исэн. Тэгээд нөгөө нэг өөрийнхөө бодлоор одоо ингээл яваад ингээд болчих тийм байх, бүтчих тийм байх гэдэг айгүй тийм гоё тийм дөдрүүн бодолтойсэн л та. Тэгээд яг MDS-тэй ороод тэмцээнүүдэд ороод ирсэн шал өөрлөсөн л та. Тэгээд ер нь бол тэр хоёрын хооронд амар том зөрүү байгаа. Тийм. Доороос одоо эхэлж байгаа хүмүүстэй ч юм уу хэлэхэд ер нь бол амар том зөрүүтэй байдгийг шүү. Би ч гэсэн адилхан ялгаагүй STS-ээс орж исэн. Тийм. Тэгээд жоох хэцүү байсан ер нь амар хэцүү байсан шүү. За
Мишлийн английн тамирчин болоо зогсоогүй. Ерөнхийдөө дараа нь Хятадын Ухаан хотод CDC-гээс зохион байгуулсан тий улсын аварга шалгаруулах тэмцээн рүү Монгол улсаас 4 тамирчин оролцсны нэг тамирчнаар нь сонгогдоод явсан шүү дээ. Тэгсэн. За хятад тамирчдын одоо техникүүд нэгдүгээр техник, хоёрдугаар скил, ур чадвар за тэгээд тэмцээний зохион байгуулалтууд чамд ер нь ямар санагдсан бэ? Мэдээж тэр бол маш өндөр бид эдээс бол хамаагүй илүү төвшөнд явагдчихсан. Тийм байх боловч гэж төсөөлж ирсэн л та. Тийм. Тэгээд тийшээ явсан маань ер нь бол бас айгүй олон хүмүүсийн ач хавьяа тус байгаа. Мэдээж Монголын мэрэгжлийн автомашины холбооны ерөнхийлөгч байна. Болон тууцын гишүүд ерөнхийлөгчтэй байна. Тэгээд мэдээж манай топ хандрилын байна. Тэр бүгдийг бас ингээд нэг бүгдийн одоо даваад туулаад наацаа нь болоод одоо өнөөдөр ирсэн болохоор бас ярихад гайгүй амархан л байл та. Гэхдээ тэр бол айгүй олон хүний хичээл зүтгэл байсан. Тийш Сэтгэл зүйн байсан. Айгүй гоё байсан. Сэтгэл зүй ер нь айгүй өндөр байсан. Тэгээд тэн дээр очиж яг нэг юу осол гаргаад том өргөөр орсон. Тэгээд тэмцээний дууссан байдаг. Тонор орч. Зүгээр бахын дөө. Тийм. Тэр яг нэг амар том дэвшилт авсан. Ер нь бол Монголын хэмжээнд ч юм уу, Монголын дрифтийн хэмжээнд ч юм уу айгүй том дэвшилт авсан гэж би бодоод байгаа. Яг тэгвэл одоо тэр явснаас хойш энэ жил машинууд хийгдэж байгаа юмнууд ч гэсэн ер нь хүн болгоныг хараад тах тэр шал өөр болсон. Арай нэг агц төвшөнд хамаагүй дээш авчирсан. Тийм. Тэгж бодоод байгаа. За одоо тэгээд Монголд бас гаднаас тамирчид их ирж оролцдог байлаа шүү дээ. Япон, за Солонгос, Америк гэл одоо сая Чингис хаан нар бол маш олон тамирчид ирж оролцлоо. Тэгэхээр гадны одоо энэ тамирчидтай бас дрифт батл хийх мэдрэмж нь ямар хувь вэ? Монгол тамирчид, гадны тамирчид хоёр өөр байна уу? Эсвэл ер нь скилийн хувьд бас ер нь чамд мэдрэгддэг ер нь? Тэглээ баха. Мэдээж нэг гэх юм бол сэтгэл зүйн хувьд шал өөр болдог. Яг бол нэг Монгол тамирчдаа ихэнх нь мэднэ. Тийм учраас ингээ гарахаа за ерхийн юм дээ, тийм дээ гэж боддог. Гадаад тамирчид ирэнгүүт ямар ч тийм нэг тааварлшгүй энэ хүн яаж явах вэ, ийж явах вэ гэдэг тэр нь амар тийм нэг тийм догтлуулаастай гэх юм уу. Айгуу гоё байдаг. Тэгээд дээрэс нь Монгол тамирчинтайгаа гарахаас илүү гадаад тамирчинтай гарахаар за гадаадыг бол өстой нухнаа амар батал үзүүлнэ. Гоё явна гэх тийм бүр илүү өндөр тийм догтлолтой болчиход байдаг тийм. Чи яг энэ дрифт спортыг яг одоо гадны ч юм уу эсвэл Монголоос ч юм уу ямар тамирчнаас илүү ингэж мотивац авдаг вэ? За яг анх гээд ярих юм бол Тика зөргөө гэдэг юм байдаг байсан. Одоо зөргөө тийм. Тэр хүнийг л амар харж л. За энэ хүн шиг л болох юмсан даа гэж боддог байсан да тийм. Ер нь бол тэр хүнээс л яг ер нь амар мотивац авсан тийм. За GR86 гэдэг энэ хөө гайхалтай төмөр хүлэг ерөнхийдөө 4 жилийн хувьд бол 90 маркаар тэмцээн уралдаанд оролцож ирсэн тийм. За энэ жилийн хувьд бүр тэмцээнд орохдоо он залуу 2022 оны машин байна. Тийм баг. 2022 оны машин дээр одоо ингээд swap хийгээд энэ машиныг дрифт машин болгож ингээд чамд хүндрэлтэй зүйл ерөнхийдөө юу вэ? Ер нь бол хүндрэлтэй зүйлүүд амар их тулгарсан. Яг тэгвэл өмнө иймэрхүү машин хийж үзээгүй. Тэгээ хийж үзээгүй байж байгаа дээрээ туршлага байхгүй байсан гэх юм уу. Гэтэ яг нэг 86 тай хүмүүс байсан л та. Манай Бэлэг сайхан ах байна, Бат сайхан байна гэд 86 тай лизнийг гаргаад дрифтлж байгаа хүмүүс байсан л та. Тэр үдээсээ зөвлөх асуух юм асуугаад зөвлөх юм зөвлүүлээд зөндөө олон хүний оролцоотой л ер нь бол бүтсэн. Тэгэхдээ ер нь бол надад бол шинэ машин их бол ер нь их тийм амар амаргүй зүйлс санагдсан. Тийм. Одоо ер нь чиний хувьд энэ машин за ер нь миний хувьд болчлоо доо гэж үзэж гин үү эсвэл өшөө ингээд стапууд шинээр хийгдэж байна уу? Одоогоор бол шинэ стап хийгдэг. Яг бол нэг сая машина авсрахтаа айгүй олон юм шинжилсэн. Тийм, айгүй олон юм туршиж үзчихээ
Юунд явж байна? Туршилтандаа явж байна. Тэгээ одоогоор бүгд ер нь дайггүй аюу гоё байна. Цаашаагаа ч гэсэн үргэлжлүүлээд мэдээж сайжруулах юм зөндөө байна. Тий. Тушаал явж байна. Би ингэж боддог гэсэн бохоггүй юу? Японд одоо жишээ нь Tabata ч юм уу тий. Daigo Saito ч юм уу. GR86-аар ингээд шарвж байгааг нь харахаар Монголд хизээ нэг юм шин шарах бол доо яг энэ модель яг энэ загвар хизээ шарах бол доо гэлдэгсэн. Энэ жил харин дүү манастаа зөрөгтэйгээр энэ машиныг гаргаж ирсэн. Би бол нэрээ дүүгээрээ бахархаж байгаа шүү. Нэгдүгээрт, хоёрдугаарт гэх юм бол GR86 гэдэг машин бол ерөөхдөө яг нэг ингээд өөрийнх нь донжин ч юм уу, хэлбэр галбар ч юм уу. Миний бодлоор дрифтэд илүү гоё тохиромжтой харагдах юм, характер нүтэл юм гоё юм болоо гэж боддог. Одоо та бүхэн ч гэсэн ерөөхдөө харж байгаа битэрийн өмнө нэг юм тийм аратан шиг амтан зогсож байгаа сте. За тэгээд дээрэс нь энэ машины HP-ний хувьд ерөөхдөө horse power-ыг үзсэн байгаа үзэг байгаа юу? Ер нь бол үзээгүй. Яг нөгөө KCM-аар тооцоолол хийгдсэн байсан гэдгээр л явж байгаа. Тийм тэрнээс энд бол horse power-ыг үзээгүй. Тэгэхээр хит гэсэн үг 600 700. Тийм, Оростой бол 700 гэдэг тоо гарч ирсэн машин. Тэгээд тэр яг мотор Европоор байгаа. Тэгэхээр ер нь бол тэр хавцаагаа байгаа бах гэж бодож байна. Тийм. Гэхдээ ер нь аюу олон шинжилтүүд хийсэн учраас дээшээ доош сайн мэдэхгүй байна. Энд бол яг баталгаатай үзээгүй. За, ерөнхийдөө Black Team клубт ороод хэдэх жилд орж. Одоо 2 жил. 2 дахь жилдээ юу? За, баг хамтны хөдөлгөөний хувьд танай клубын хувьд сонь сайхан юу вэ? Нийт хичнээн тамирчид ерөнхийдөө тэмцээн уралдаанд оролцож байна. Яг тогтмол гэх юм бол манайхаас нэг 5-6 тамирч юу орж байгаа. Нийтдээ гэх юм бол манайхаас нэг 11-2 тамирчтай. Юугаар нь капитанаар нь маа Тэмүүжин Эвэр байгаа тийм. Тэмүүж ах. За Тэмүүжиндээ бас энэ дашрамд бас клубээ бас маш олон жил амжилттай удирдах яваа. Найстаа бас дахин бас баяр хүргэе. Тэгээд дээрэс нь миний бас энэ хөө влогийг бас шимтэн үзэх дуртай үзэгч та бүхэндээ бас дахин баяр хүргэе. Тун удахгүй одоо нэг хэдхэн хүнд авчих юм бол YouTube channel маань бас нэг 50,000 үргэлжлээ. Тэгээд хэдүүлээ өшөө гоё ингээд олон үзээд 2019 оноос хойш 18 оноос хойш ерөнхийдөө яг энэ дрифти спорт болон авто спортыг тууштай бас та бүхэндээ сурчлан таниулж үзэх тамирчдаа танилцуулж инженерүүдийг бас давхар танилцуулж техникүүдийг бас давхар бас танилцуулж ирсэн байна. Тэгээд бас YouTube channel-ийн маань бүгдээр хамтдаа нөгөө хүмүүс ерөнхийдөө нөгөө юугаа дарааг үзээд идэм билээ. Subscribe дараагүй үзээд идэм билээ. Тэгэхээр бүгдээр гоё дараад үзээсэй гэж бас та бүгдээсээ өсөж шүү. Тэгээд олон болох тусам урамшаад олон контентыг та бүхэндээ ойрхон хүргэх болно шүү. За тэгээд хэдүүлээ GR86 гэдэг машиныг танилцъя. Энэ хүн машинд юу хийгдсэн бэ гэдэг бүгдээр хамтдаа харцгаая. Энэ хүний сэтгэл зүрхээ зориулсан 2026 оны шинэхэн прожект, дээрээс нь үйлдвэрсэн он 2022 оны он залуу машиныг хэрхэн дрифт машин болгож бүтээсэн бэ гэдэг хэдүүлээ хамтдаа бас төлгөөнөөсөө бас танилцуулъя. Тэгээд хэдүүлээ шууд салон дотроос эхэлж танилцъя. Төхөө үзэгчдийн маань бас хамгийн өссөн хүлээдэг хэсэг бол ялчгүй энэ машин юу хийсэн бэ гэдгийг бас харахыг хүсдэг байгаа. Тэгээд дээрээс нь би хэлэхэд мэдээж энэ спортоор хичээлж байгаа маш олон залуучууд байгаа тийм үү. Дөнгөж орж ирсэн ч юм уу. Тэгэнгүүт бас машиндаа юм хийчмээр байдаг. Зарим зүйл дээр учраа олохгүй явж байгаа хүмүүсч бас байж магадгүй. Тэгэхээр хийсэн зүйлүүдээ маш гоё дэлгэрэнгүй танилцуулаад үүрэг оройлуудыг бас үзэгч түмэндээ танилцуулаад өгөөрэй гэж бас дүүс өсөж шүү дээ. За чадах ятгаараа танилцуулж гинөө. За амжилт. За машинаа танилцуулъя. GR86-тай танилцъя манайхаа. За төдөө хоёул машиныхын дотортлыг танилцуулъя төхөө. За тий. За он залуу GR86 гэдэг машины ерөн бараг салон байхгүй болсон юм шүү те. Тий, ер нь бараг салонгүй шахав. Ерөнхийдөө яг дрифт машинууд ер нь миний бодлоор бас өөрийнхөө үндсэн салоноос гэхээс илүүтэйгээр бас өөрсдөндөө бас зориулаад салонуудыг бас бүтээсэн байждаг те. Тий. За нийт энд нэг 6 шиг гаавч харагдаад байна. Энэ юуны гаавч вэ? Ус тос, бүүст, тэгээд нөгөө exhaust gas температур гээд хотлын нөгөө нэг хэрэг халж байгаа хэмжээг нь үздэг гэх мэтчлэнгийн 6 гаавчнууд. Яг нөгөө хүн хэрэгтэй 6 гаавчнууд, дрифтлэхэд хэрэгтэй 6 гаавчнууд байгаа. За мэдээж дрифтийн машин ч даанганс дрифт гэхгүй ер нь л автоспортын машинууд бүгд одоо юм каркастай байдаг. За энэ хүү каркас нь болохоор хэдэн цагийн ямар брендийн ямар каркасыг ерөөхдөө GR86-д тавьсан байна. За энэ болохоор урдаас Fiat стандарт гэж авч өөртөө хийсэн каркас байгаа. Тэгээд энэ 6 цагийн каркас. Тийм. Энийг ер нь дрифт болон автоспортод ер нь тэр чигтэл айгу хэрэглэх заавал зайлшгүй шаардлагатай
Аха. Би түрүү над нөө бас чиний сууж байгаа суудлын дээр ч бас сандлан дээр нас суугаад үзлээ л дээ. Тэгээ ер нь бол яг ингээд хоёр талаас амар гоё ингээд бариад авд юм те. Тэврээд авчдаг юм байна. Sparco-гийн бас шин загвар байна. Тий. Sparco гэдэг Fiat стандартын яг Fiat стандартыг хангадаг. Ер нь дрифттэй амар их тавьдаг. Хүзүүний толгойн хамгаалттай давхар тийм санал. Ямар бүс хэрэглэж байна? Би болохоор Naoki Nakamura-гийн нөгөө нэг N-Style гэдэг нэг брэнд өгдөө. N-Style-ийн. Naoki ч бүр ийм өөрөө бас ийм N-Style-ийн юунууд гаргацсан юм байна те. Гоё тийм. Colorful юм дуртай. Тэгээд тийм би бас тэрэнд дурлаад тэгээд авсан. Би бас энэ тамирчдаас айгүйх зүйл асуудаг байхгүй. Энэ өрүүл айгүй бас чухал байгаад идэв штэ. Чи ерөнхийдөө энэ өрүүл яг энэ машиндаа зориулж яасан уу? Эсвэл өмнөх машин дээрээс салгаж авч тавьсан өрөөлөө? Тийм энэ өрүүл надтай айгүй удаж байгаа. Миний баг бүх машин дээр байсан. Миний бүх ялалтуулын ялагдтал дээр цуг байсан. Миний өрөөлч бас би одоо хүртэл яг нэг ил хэрэгэлдэг. За мэдээж картаны хувьд шингэн карта. Тийм. Энэ болохоор Оросын брендийн шингэн карта. Надад бол их таалагддаг. Тийм. Айгуу дажгүй. Одоо ямар ч асуудал гардаггүй. Бусад брэндүүдийг бодвол одоо ажиллагаа ер нь хэрвээ. Бусад брэндүүдийг гэж би сайн яг зүүрлж жишээлж хэлж чадахгүй байна. Гэхдээ миний хувьд бол хамгийн бест нь карта мэд. Тийм учраас би нэг илэрхийлдэг. За хорооны хувьд болохоор R154 Dog Box гэдэг хорог байна. Орос брэндийнх тий? Тийм, Орос брэндийнх. Яагаад энэ хороопыг сонгох вэ? Ер нь бол дрифтийн үед амар өндөр ачаал даадаг. Тэгээд эвдрэл багтай. Ачаал даадаг, эвдрэл багтай гэхээр угаасаа хамгийн ашиг төлөвийн коэффициент хамгийн өндөр. Тэгэхээр энэ хороопыг ингэж сонгож ашиглаж байгаа. За компьютерийн хувьд ямар компьютер тавьсан бэ? Компьютерийн хувьд бол энэ бас Оросд хийгдэж ирсэн компьютер. BEMS. Ер нь чиний машинд ихэнх зүйл ерөөхдөө Оростой их холбоотой юм байна те. Тийм. Энэ ер нь бол өнгөрсөн жил миний оржсэн 90 Mark 2 ч Оросоос орж ирсэн. Тэн дээр байсан мотор хороб компьютер 3 яг энэ машин дээр байгаа. Энэ машинд яг ир дээр байсан зүйлийг GR86 дээр он залуу машинд тааруулахад ерөөхдөө шинээр бас олон зүйлийг өөрчлөлт хийж иж тааруулсан уу? Ер нь шууд эвтэхийн таарцсан уу? Ер нь бол айгүй их юм өөрчилсөн. Тийм. Ардиатор хойшоо зөөхөөс ахуулаад тэгээ мотороо хүртэл яаж заахаас ахуулаад айгүй их юм өөрчилсөн. Айгүй их ер нь математик тооцооллын болон одоо тэгш хийж гүйцэтгэх асуудлууд айгүй их гардыг байлаа шинжлэхэд. Дээрээс нэг чинь яг үйлдвэрийн мотор нь биш, үйлдвэрийн гүйцэн үйлдвэрийн биш учраас айгүй их зүйлийг шинжилж, айгүй их зүйлийг тааруулж ирсэн юм байна. Тэр утгаараа айгүй хэцүү байсан. За хоёлаа машины чи ерөөхдөө гадна талтай нь танилцах уу? За. Чиний дотор талаа танилцуулаад дууссан гэж бодож байна уу? Тийм ер нь болцсон их юм баг. Тэгээд дашрамт хэлэхэд юу вэ? Галын хор энэ аюулгүй систем заавал байх ёстой шүү. Тэрийг тэгээд заавал бүгдээрээ айгүй томор ч юм уу жижигэр ч хамаагүй ингээд байршуулж байгаарай. Мэдээж тог салгагч гээд холбоос шаардсан дүрмийг бүгд биелүүлж техникийн үзлэхийн тэнцэг гэдэг бичиг авч байгаа. Тэгэхээр тэргээ бүгдээр айгүй гоё биелүүлээд явцгаарай. За тэгвэл хоёулаа машиныхын гадна тал ерөнхий бодитой танилцтэй. За дөө ерөнхийдөө энэ машин одоо энэ боди тавьснаар илүү ингээд юм wide харагдаж штэ тий. Нэг юм ууртаа сүртэй яг нэг юм донжоо олцсон харагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ GR86-гийн өөрсөн гардаг боди ямар нэртэй боди вэ? Энэ GR86 Pandem гэдэг. Pandem? Тий. Тийм боди байгаа. Тэгээд энийг тавьснаар одоо ингээд хүмүүсний хувьд хамаагүй сайжралт хийгдээд хамаагүй царайлаг болоод хамаагүй өргөнч болж байгаа. Би түрүүн бас нөгөө логи эхэлж хэлжсэн нөгөө CarX симулятор дээр яхаар энэ машинаар ингээд шарвж тоглодог гэх тээ. Тэгэхээр яг энэ бодитой байдаг байхгүй. Тэгэхээр хамгийн сүүлийн боди энэ гэж би боддоо шүү дээ. Яг нь зөндөө янз байдаг л багт гэдэг ямар ч байсан. Хамгийн илүү зохимжтой харагддаг юм болов энэ миний илүү гоё сүр нэмээд аюу гоё харагддаг. Би бас тэгж бодож байгаа. Хідэн арьсмарын дугуй обод дугуй тавьсан байна ер нь. Урд хойдлохоо 18 инч обод хэрэгэлдэг. Урдаа бол би 8 хагастай обод хэрэгэлдэг. Хойно бол 9 хагас 10 хагас янз бүр. Энэ машины одоо нөгөө хойтлын бүкс гэж ярьж байгаа шүү дээ.
Тэр нь одоо яг ямар брэнд ямар бүс тавьсан байна? Энэ GR86 болон GT86 үйлдвэрээсээ өөрөө 100-тай яг адилхан бүхстэй гардаг. Физикс 100-тай. Яг би тэр бүхсэн дээр нь TRD2 гэдэг цаашлагч тавьж ашиглаж байгаа. Тэр өөрөө л гэсэн үг ер нь бол яг. Тийм. Тэгэхээр яг чиний энэ машинд гарч байгаа хүч шүү дээ. Энэ дээр бол энэ ямар ч асуудалгүй ажиллаад байна гэсэн үг үү те? Тийм. Би одоо зөндөл туршиж байна. Тэгээ одоогор бол ямар ч асуудалгүй ажиллаж байна. Тэгэхээр ер нь бол гайгүй ажиллах баха цаашдаа ч гэсэн тийм. За окей. Хоёулаа тэгвэл энэ хөө гайхалтай төмөр хөдөлгийнхаа зүрхэн болсон хөдөлгүүрээ нийтүүл хамтаарцгаах уу? За тийм. Хөдөлгүүрийг харах уу манайхаа? Орс зүрх харах уу? Орс зүрх гэдэг байгаа шүү дээ те. За хэдүүлээ хамтдаа орс зүрх харцгаая. За манайхаа хэдүүлээ GR86-гийн орс зүрхтэй танилцъя. Гопотон дотор нь юу байдаг вэ гэдэг бас манай үзэгчд маань бас харахыг нэлээд хүсэж байгаа бах. Тэгэхээр мэдээж хөдөлгүүрээсээ авахулаад төдөөд юм маань өөрөө ерөнхийдөө бүх зүйлээ гардын хийсэн учраас үзэгчдтэй за миний машины одоо гопотон дотор ийм зүйлүүд байрладаг. Нийт одоо сая 600-700 HP гарч штэ тий. Тэгэхээр хэдүүлээ энэ сайхан орс зүрхээ танилцуулъя төхөө. За тий. За миний мотор бол ер нь 2 GZ байгаа. Турбоны хувьд бол Pulsar брендийн турбо ашигладаг 3900. Манифолт нь бол Shimano гэдэг Орос манифолт байгаа. Тэгээ би мотортой одоо энэ 86 дээр тавихтаа юу хийж яаж өөрчлөлтүүд хийгдсэн бэ гэх юм бол мэдээж радиатор хойшин зөксөн байгаа. Энэ мэдээж халтыг багасгаж өгнө. Кулер бас bar plate гэдэг илүү өндөр хөргөлттэй. Нэлийн зузаан кулер багш шүү нэ. Тийм. Гэсэн үдийг тавьсан. Тэгээд мэдээж тавихтаа дахиад цахилгаан гидэртэй болсон. Энэ удаад бол Volvo-г өөрчлөлт өөр төрлийн цахилгаан гидэр тавьсан. Тэрийг мэдээж ажиллуулахын тулд өндөр ампер өндөр хэрэглээ шаарддаг учраас 150 амперын чанаам гэдэг зүйл машинаа тавьсан байгаа. Мэдээж бүгд өөрөө үйлдвэрэн гэж байхгүй учраас бүгдээрээ гин тааруулж юм уу эсвэл нөө after market-ыг тавьж байгаа. Тэгээд engine damper гэдэг DTI чичгэллийг одоо хамгийн өндөр авдаг хамгийн сайн дамар гэх юм уу. Моторын насалтыг илүү уртсгаж өгдөг. Тэгээд иймэрхүү зүйлүүд хийсэн. Явах үедийн хувьд бол минийх Vice Vape байгаа. Амарчины хувьд Blitz гэдэг амарчиныг хэрэгэлдэг. Тэгээ сая Хятадаас зөндөө хүмүүс ирлээ. Японоос бас зөндөө тамирчид ирлээ. Би бүгднгээс нь заавар зөвлөгөө аваад бүх юмудаа ер нь бол одоогийн байдлаар өөр хувьд аюу дажгүй сайхан тохируулсан байгаа гэж үзэж байгаа. Тэгээ ерөнхий доторх зүйлүүдийн хувьд гэх юм бол консны аппарат болон торомсны аппарат хоёр яг өөрийнхөө GR86-аараа байгаа. Бусдууд нь ер нь бол баг бүгд солигдсон. Бүгдийг хийсэн, тааруулсан. Мэдээж моторт хэрэгтэй зүйлүүд гэх юм бол хөргөлт их хамгийн чухал байх хэрэгтэй. Тэгээд тосны хөргөлтийг би бас айгүй дажгүй шийдсэн гэж бодоод байгаа. Oil cooler тавиад дээрээс минийх нэг даралт буурахаар одоо тос шахдаг акусамп гэх систем байдаг. Тийм системээр шийдэгдсэн байна. За окей. Ерөнхийдөө өмнө бол энэ машин энэ мотор хороп бол ерөнхийдөө өмнөх тэмцээнүүд төр өмнөх прожектууд дээр нь ерөнхийдөө байсан. Тэгэхээр бас үзэгч та бүхэндээ бас өөрхийн GR86-гаа бас цаг заваа гарган нийт үзэгчтэй танилцуулж өгсөн бас дүүтэй баярлалаа. Орс зүрх юм байт юм биш үү манайхаа. Тэгээд та бүхэндээ ерөнхийдөө бас ингээд төдөө маань өөрхийн хийж бүтээсэн зүйлүүдэд харуулж Гопотон доторхоо бас та бүхэндээ танилцууллаа. За манайхаа хобби түүнэг влогийн маань 36 дахь дугаар энд хүрээд өндөрлж байна. Тэгээд өнөөдөр ерөнхийдөө миний хувьд өөрийнхөө мөрөөдлийн машиныг барьж үзлээ, унж үзлээ, хөдөлгөж үзлээ, шаруулж үзлээ. Тэгээд бас энэхүү машинд юу хийсэн бэ гэдгийг бас үзэгч та бүхэндээ бас гоё дэлгэрэнгүй бас танилцуулахыг төдөө битээр бас хичээлээ. Тэгээд 2022 оны GR86 гэдэг машин Монгол цор ганцхан байгаа. Дрифт машиныг бас та бүхэндээ танилцуулсан да миний хувьд маш их баяртай байна. Тэгээд мөн бас влогийн маань бас урилгыг хүлээн авч влогт маань оролцож өөрийнхөө хувь талаасаа за тэгээд техник талаасаа бас танилцуулга хийж өөрийгөө танилцуулсан төдөөдүүдээ бас маш их баярлалаа гэж хэлмээр байна. За баярлалаа бас навагийн гоё влогтой өргөж оролцуулж байгаад баярлалаа. Бас би бас орохын сон гэж бодоод байдаг байсан. Өнөөдөр ингээд гоё орлоо. Тэгээ гоё машина танилцуулсан байх гэж найдаж байна. Тэгээд тэр бүгдийг одоо та бүхэн шүүхүүлээ дээ. За тэгээ тун удахгүй бас 8 сарын 8-9-нд бас
Сүхбаатар хот болох Шилэн сайн ярьсан Шилийн богд фестивал дээр Монголын мэрэгжлийн спорт автомашины холбооны цуврал раунд 3 тэмцээн маань бас зохион байгуулагдаж байгаа. Тэгэхээр хөдөө орон руу аяллаар явж байгаа хүмүүс ахын бол 8 сарын 9-нд бас Сүхбаатараар ороод гарах юм бол тэнд Монголын бас сорсор болсон тамирчид, сорсор болсон машин техникүүд тэнд тэмцээн уралдаанд орно. Тэгээд Монголын мэрэгжлийн спорт автомашины холбооны ерөнхийдөө раунд бүр ингээд цар хүрээгээд улам гоё тэлсээр байгаа. За тэгээд та бүхэндээ бас шинэхэн дугаараараа бас уулзсандаа баяртай. Тэгээд мэдээж энэ влогтой бас хамтран ажилласан Гамболд найзхан компани болох Top Gun Drilling-д маш их баярлалаа. За мөн бас дээрэс нь одоо зөвхөн болсон энэ хөдөлгүүрийн тосны компани болох Lucas-та бас маш их баярлалаа. Тэгээд хамтран ажилласан та бүхэндээ баярлалаа. Тэгээд энэ удаагийн дугаар маань энэ төрөж жаргаж байна. Тэгээд хамтдаа байсан та бүхэндээ баяртай. Баярлалаа манайхаа баяртай. За баяртай.